За нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Мөнх Нарантай өнөөдөр арх ба түүний хор хөнөөлийн тухай сонсогчдод ойлголтыг өгнө. Тэгээд арх согтууруулах ундаа гэж юу юм бэ? Энэдээс яриагаа эхлэе хоёлаа. За сайн байцгаана уу. За ер нь бол арх нь болохоор мансууруулах бодис, этилийн спирт, ус хоёрын холимгоос бүрдэж идэг. За арх нь болохоор найрлагаасаа хамаарат маш олон нэр төрөл байдаг. За ер нь бол дэлхийд бүртгэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, за тийм улаан хоолой болон илгэний хор тавдар, илгэний хатуур бол осол гэмт хэргийн шалтгаан нь болохоор нилээдгүй хувь нь архины хэрэглээтэй холбоотой байдаг. За сүүлийн жилүүдэд болохоор архины хэрэглээ нь дэлхийн хэмжээнд ялангуяа хөгжиж буй орнуудад нэмэгдэж байна гэсэн судалгаа байгаа юм. Тэгэхээр спиртийн төрлийн ундаа болохоор хүний уурэг тархи сэтгцийг одоо мансууруулах үйлчилгээтэй байдаг. За тэгээ удаан хугацаагаар хэрэглээд байвал архийг одоо дахин хэрэглэхгүйгээр байж чадахгүй байдалд хүргэж архины хараат байдал оруулж идэг. За арх согтууруулах ундааны буруу хэрэглээ нь өөрийгөө хянах чадварыг алдагдуулж одоо тэр санамсаргүй бэртэл гэмтэл зуурдын тэр үхлийн томоохон шалтгаан болж идэг байгаа. Дэлхийн хэмжээнд сүүлийн жилүүдэд архины хэрэглээ ялангуяа хөгжиж байгаа орнуудад нэмэгдэж байна гэсэн ийм судалгаа байна гэж сая ярьлаа. Тэгэхээр манай улсын энэ архин дээр хийсэн судалгааны үр дүн ер нь ямар байдаг юм бол? Манай улсын судалгааны үр дүнгээс бас танилцуулахад насанд хүрэгчдийн 39% нь архинд дундах юм гэхдээ за эдгээрээс одоо жилд дунджаар 117 мянган хүн буюу одоо өдрийн ингээд хэмжээгээр нь тооцоход өдөрт 320 хүн эрүүлжүүлэгддэг байна гэж байгаа. За үүнээсээ 18 хүртэлх насны хүүхэд нь жилд 770 орчим буюу өдөр бүр 2 хүүхэд эрүүлжүүлэгдэж байна гэсэн ийм судалгааны үр дүн байна. За тэгээ мөн одоо нийт шоронд хоригдож байгаа хүмүүсийн 50% нь гэмт хэрэг хийсэн. За 40% нь зам тээврийн осол гаргасан, 25% нь хүнд бэртсэн байдаг. За эдгээр нь одоо бүгдээ л архитай холбоотой л байдаг. Ер нь бол. За тэгээ мөн согтуу хүмүүсийн 40% нь автомашины ослоор нас ордог бол 50% нь гэмт хэрэгтэн болдог. За 25% нь хүнд өвчтэй болж хөдөлмөрийн чадвараа алддаг. Тэгэхээр ер нь архи согтууруулах ундааны хор хөнөөл одоо ийм л аюултай байна л гэсэн судалгаагаар одоо илэрсэн байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр архины хор хөнөөл хүний бие махбодод эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг юм? За жишээ нь одоо элэг зүрхч гэдэг юм уу? За хүний бие махбодын эрхтэнд одоо хэрхэн нөлөөлдөг вэ гэхээр ходоодонд хэрхэн нөлөөлдөг гэхээр одоо улаан хоолой ходоодны бүрхвчийг байнгын цочроож идэг архи архи согтууруулах ундаа. За тэгээс чочроосноос болоод ходоодны улайлт өрөвсөл үүсээд одоо цаашлаад шархлан ходоодны шархлаа үүсч гэзний архаг өвчнүүдийг үүсгэж идэг. За ингээ архаг өвчин ингээ үүслээ гэдэг нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ гэхээр ходоод өвддөг, хоолнд дургүй болдог, хоолны шингэц муудна агуулн бөөлжин. За тэгээ цаашлаад улаан хоолой ходоод гидсний цусал алдалтад хүргэх тийм өндөр эрсдэлтэй байдаг. Ерөнхийдөө бол насанд хүрсэн хүний элэг нэг цагт 10 г спиртийг ингээд задлан хоргоожуулж идэг. За яг энэ хоргоожуулах тэр явцад нь задаргааны туршид одоо тэр дутуу задарсан бүтээгдэхүүн нь хүний элгийг маш ихээр гэмтээж маш их хортой бодис ялгаруулж одоо хуримтлагдсанаас болоод хүний элгийг ингээ маш ихээр гэмтээж идэг. Элгэнд хор нөлөө үзүүлсэн байна. Элэг тодорхой хэмжээгээр гэмтсэн байна гэдгийг одоо ямар шинж тэмдгээр мэдэх боломжтой вэ? Одоо хүний царай харлан махан хоол идэж чадахгүй болно. За мөн өөгттэй хоол шингэхгүй, элэг өөгөлж томорно, турж ицсэн, өтгөн хатна гэх зэргийн шинж тэмдгүүд бол илэрсэн байж идэг. За мөн зүрх судасны үйл ажиллагааг маш ихээр доголдуулж